яг юу болсон талаар одоо та бүдд ярьж хэлж чадахгүй. Яг гэвэл одоо яг Тагнуулын ерөнхий газраас бидэнд мэдээлэл өгнө. Тагнуулын ерөнхий газраас ямар хүн мэдээлэл өгч байгаа юм бол удирдлагууд нэрчсэн байв. Хэрэг одоо хий. Тий. Энд сууж шинэ бүсэн үйл явц яг ямар өгүүлбэр хийж би ерөөсөө нөгөө ямар ч мэдээлэл аваагүй. Яг л одоо фэйсбүүкийн хэмжээнд яг та нарын л төвшөндөө. Одоо мэдээлэл өгч. Чөлөөт бүсний тухай хуулийн асуудал чуулганы хурлаанд маргаан дагуулдаг байгаа тийм ээ. Тухайлбал тоог нь хязгаарлахгүйгээр 30 хоногийн дотор хятад иргэдийг визгүй зорчих асуудал ингээд улс төрийн шинжтэй хэрүүл маргаан үүсгэж байна. Одоо энэ Монголд чинь хятад иргэд маш олноор амьдарч байна. Энэ дээр зүгээр нэг хараа хяналт анхаарлаа зүгээр чангатгаж болдгоо юм уу? Яагаад дахиад чөлөөт бүс нэрээр ийм олон хятадуудыг оруулж ирнэ гэдэг юм болов? Гэхдээ чангатгал ёстой шүү дээ. Ер нь бол бас яг л одоо тэр нөгөө хууль дүрмийнхээ дагуу орж гардаг, хөдөлмөр эрхлээд буцаж гардаг тэрийг л хэрэгжүүлэх ёстой. Тэн дээр л асуудлууд байгаа байх л да. Зүгээр яг одоо тэр орсон байгаа өчигдөр шөнийн тэр улсад ямар визээр орж ирсэн тэр талаар одоо л мэдээлэл хийх байх. За ер нь хэрвээ ноцтой нөхцөл байдал үүссэн бол засгийн газар ямар арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Одоо хуулийн дагуу тэгэл одоо буцааж гарах байна уу, аль эсвэл визээ зөрчсөн байна уу, тэрнийхээ дагуу холбогдох байгууллагууд нь арга хэмжээ авах ёстой. Ер нь энэ тусгаар улсын хувьд хин нэг нь ингээд дуртай энэ дотор үйл ажиллагааг явуулаад байж дэгж болохгүй шүү дээ. Гэхдээ яг юу болсныг бол одоо харах юм би мэдээгүй юм л да зүгээр сонсоо. Би сайтуудаар хараад бол гайхшилт. Ягаад тийм олон компьютер, ягаад тийм олон гар утас байсан те. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх асуудал Монголд хэр эрчимтэй байгаа гэж үзэж байна. Энэ тал дээр зүгээр манайх мэрэгжлийн хэмжээнд тэмцэж чадчих байгаа бол би яг нэг хэлэхэд ер нь манайх харин ингээд арчил гээд ер нь бүх юм энэ 30 жил бол хэтэрхий задгаа хийсэн бэ. Тэрний л одоо хор шиг л гараалаа шүү дээ. Ер нь бол тийм замбраагүй. Ер нь одоо сүүлдээ тэгээд гадныхаа яриа зугаалаад энэ дураараа дургаад ингээд тонгочод байж итгэл юм л ус болох юм байна л да. Энэ цаашдаа юм байх юм бол